Тэгээ энийг бүгдөө яаж бодит ажил болгох вэ? Яаж үр дүнд хүрэх вэ гэхээр эхний ээлжинд ингээд хоорондоо мэдээлэл солилцоод ингээд бүртгэгдээд тэгээ цаашдаа ингээд байнга тогтмол уулзаад энэ өрөөтэй офистой болоод ингээд явах юм аа. Тэгээд та бүхэнд энэ тараасан байгаа хяналтын зөвлөл байгуулъя гэд. Тэгэхээр мэдээж хэрэг одоо өнөөдөр юу болохгүй байгаа, ямар бэрхшээл байгааг бол өнөөдөр өдөржингөө л ярьлаа тийм ээ, та бүхэн баг ирэхээс өмнө тэртээ дэргүү мэддэг хүмүүс ирж байгаа өнөөдөр бол. Тийм нэг хаа хамаагүй ингэж тохиоллын чанартай хүн бол цөөхөн байгаа. Голдуу бүгдөө ер нь баг танилаараа ч юм уу эсвэл бас зарим нь интернетийн бас сүлжээ холбоогоор бас ингэ цугласан хүмүүс байгаа. Нилээх шалгуур давсан, бас итгэл найдвар хүлээсэн тийм хүмүүс байгаа. Мөн одоо энэ телевиз радиоор энэ маань нэвтрүүлэгдвэл өшөө бас бидэнтэй одоо эх орныхоо төлөө ингэ сэтгэл зовиндог ямар нэгэн байдлаар одоо тус дэмээ хүргье, бодитоор хүргье. Түүнээс гэртээ суугаад санаа зовох биш. Одоо бол бодит үр дүн үйл ажиллагаа явуулах цаг нь болсон. Тийм учраас ингээд бид нэгдээд юм үйлээ хийцгээе, үйл ажиллагаагаа эхлүүлцгээе гэж байна. За тэгэхээр энэ ард түмний хяналтын зөвлөлийн одоо үндсэн зорилго бол ердөө л энэ улс Монголоо босгож сэргээж одоо мандуулах тийм ээ. Улсынхаа 5 тусгаар тогтнолыг бэхжүүлж хамгаалах. Тэгээд цаашлуул улс орноо босгосныхаа дараа сайхан болгосныхаа дараа энэ дэлхийн төмөн олон одоо энэ дэлхийнхаа бусад үндэстнийг бас ингэж үлгэр дуурайл үзүүлж зөв чигт нь бас хөтлөё. Зөвхөн Монгол бидний улс гэхээр бид нар зогсохгүй шүү дээ. Бидний үйл хэрэг бол цаашдаа бүр өргөжин дэлхийд дахныг хүртэл засах. Энэ үйл хэргийн эхлэлд ор. Энэ байгаль дэлхийг хамгаалах, оршихуйг хамгаалах энэ хуулинд ор л нэгдэнэ. Энэний л төлөө явна. Тэгэхээр бидэнд бол бидний зорилго нэгдэж байгаа утга учир бол маш энгийн тодорхой ойлгомжтой. Тэгээ бидэнд бол маргаж, мэтгэлцэх, цэцүүлаацлах, бие биендээ юм зургаад заагаадах бол ховор. Яагаад гэвэл бидний энэ улс орноо засах, энэ цаашдаа явах арга барил, одоо оюун ухааны төр чиглүүлэг бол бүгд бэлэн байгаа, тийм ээ. Хамгийн наазах нь л одоо алтан дээд үнний аялгау гэдэг бидний гол ноён нуруу болох судар бичиг маань байж ин энийгээ бид нэр зөх хэмжээнд судалж байгаа. Дээрээс нь бидний өгөгдөл мэдээлэл одоо энэ зүрх сэтгэлд бол бүх мэдээлэл байгаа шүү дээ, тийм ээ. Энэ байна. Дээрээс нь мөнх тэнгэрт бидний бас чиглүүлэх оюун хязгааргүй их даллаа байна. Тэгэхээр энэ бүх мэдлэг оюуны сангуудаар ашиглаж, хэрэгжилж, дагаж энэ сайн сайхныг л бүтээцгээе. Энэ улс орноо босгоцгоё, улс орноо хамгаалцгаая. Одоо цаг нь болсон. Яг гэвэл одоо цаг минутаар энэ улс орны нөхцөл байдал хүндрээл байна. Өнөөдөр одоо жишээ нь газар нутгийг бол одоо хэлсэн байна л гэдгийг одоо дахин хэлье.